Юу гэхдээ хамар нь өндөр болчихж байна. Би бүр шонтож юм шүү. Хиний хамар үл. Яаш юу? Амар том болчихж байна. Оруулын харагдаа би оруулын харагдаа. Yeah, your lips. Okay. Чи амар хөөрхий. Оо. Чи ойлгох юм уу? Чи зэрэлэг ах юм аа. Ямар сайхан тайван. Ойлдгүй мама юм аа. Оо, харин тийм. Beautiful юм уу? You are beautiful. Your husband is beautiful too. Handsome штэ. 아니, Эмэгтэй чинь beautiful штэ. 아니 beautiful 알아? My husband very handsome. Yes. Can you give me a husband, please? Манай нөхрийг авъя гэж байна. Just one day. За манайхаа би бүр өглөөнөөс хойш заяа бараг 6 цагаас хойш цаг тутам бэбигээ хөхүүллээ. За ингээ 2-7 хоног хүрсэн чи cluster feeding гэдэг юм ихтэй байна. Одоо ингээд хөхөх тусам миний мөмний сүр улам ингээд ихсэх ёстой юм байна л да. Тэгээд одоо ер нь бол ингээд нэлээд их ингээд мөм хөхөж эхлэн гинэ. Гэхдээ тэр нэг хэдхэн хоног үргэлжилдэг. Тэгээд бараг цаг тутам ингээд сэрээд тэгж байна. Тэгээд бид хоёр ингээд том өрөндөө шилжээд ирсэн. Сайхан унтж байна. За тэгээ унтж байгаа дээр нь би гяс нүүр амаа янзлаадах. Өө тулгаа түр гараад явсан байгаа. За би нэг үсээ янзлуулмаар байгаа. Тэгээд сүүлдээ хүсэж хаагаад хөрхөн мундаг хүн олчлоо. Тэг би усны цаг хизээ авах юм шийдэггүй л энэ тэр хүнтэйгээ холбогдохгүй бичсэн байгаа. Одоо мёгт шүл ууж юм. Хүмүүс ингээд төрсний дараа ингээд хаванчаа айгу хурдан буусан байна. Нүүр мүр нь ингээд ер нь бол нөгөө нэг амар хавандсан байсан байхгүй болж байна. Яаж хурдан ингээд хавангаа буулгаж байгаа вэ? Дурж байгаа вэ гэдээ асуусан мөлий. Би болохоор одоо нөгөө өдөр болгон юм мёгт шүл ядаж нэг хоолн дээр ууж байгаа. За эмнэлэг цэвэрлэлт болохоор яг өдрийн 3 хоолн дээр гурван дээр мёгт шүл ууж исэн. Нарай л халаач чи амар ууртай. Тэгээд энэ нас нөлөөлтөй гэж магадгүй шүү. Тэгээд яг хаван яагаад хурдан бууж байгаа юм гэсэн гэлээс хүнтэйгээ холбоотой ч магадгүй хүмүүний онцлог. Тэгээд жин нэрээ бас ингээд одоо бас гидсний нэг хаван гэх юм уу те тэр мэр юу нь бол ингээд аюу хурдан багасж гин. Гидс бол амар хурдан ингээд багасж гин. Гэхдээ мэдээж амар шууд өмнөх рүү очихгүй л те. Ер нь бол би нэг төрсний дараа ерөөсө жин хасаагүй байсан шүү дээ. Тэгээ одоо бол нэг ядаж нэг 3 хилмэл бол хассан байгаа хаа гэж бодож байна. Арай ингээд нэг хөнгөрцөн санагдаж байна. Нэг амар их мэх бол хасаагүй. Ингээл хүмүүс ч шууд төрсний дараа нэг өөр төрхөөр чинь баг 10 хилмэл хасчих тийм билээ шүү дээ. Би бол тэгэж амар хасаагүй. Ямар ч нэг 3 хилмэл бол хассан баха. Тэгээд ямар ч хэлсэн сайн шүлөө угаал. Им нөгөө нэг би махтар ёгт шүл ингээд уутаар нь бэлэн зардаг. Тэгээд өдрөө болго ингээд шинийг буцалгаж хийхгүйгээр зүгээр ингээд тэрийг задлаад яг нэг хүний порч тэгэл энийг идсэн дээр. Тэгээд би купангаас захиалаад байгаа. За тэгээ өөрчүүлээ. Өөр ер нь бол ингээд ярих юм юу байгаа лээ. За манай охин сэрэл улуунаа гэл мом идэл сэрэл гэл мом идэл. Зөндөө их мом идээд байна. This is Ellen talking. I have to make sure you are safe before I leave. The more friends you have, the easier it is. Netflix дээр unknown number гэд нэг докюментари нэ TikTok дээр тэрийг бүр амар гоё юм гэдэг чинь тэг би үзлээ. And she was
манай охин бүр яг cluster feed хийгээд байх шиг байна. Бүр яг цаг тутам яг мөн идэх юм. Айгүй олон хүмүүс нэрээ ингээд солонгос төрөө тулгаач төргөн хоёулаа байгаа шүү дээ. Тэгээд энд яг ингээд найзууд байгаа. Тэгтээ ингээд асуугаадсэн гэрээхийн чинь ингээд хайц юм бэ? Ээж чи хажууч чинь байхгүй мүү гэтэгдсэн. Манай гэр бүл нэг жоохон тиймэрхүү гэх юм. Одоо би ингээд хүүхд төрүүлж байгаа шүү дээ. Тэг би хүүхдээ ингээд ээжрээ харуулахаар чи ингээд жоохон одоо юу гэх вэ? Ээж байгаа амар ядраа шүү дээ. Тэг яг хөө ингээд дөнгөж ингээд шин төрсөн байгаа үе дээр бол ингээд амар гайгүй юм байна. Цаашдаа яг надад ингээд ээжийн тусламж хэрэг олвол би ээжээс тусламж аавнах. Гэхдээ манай ээж нэг сарын дараа ирэх хаа. Тэгээд ер нь хүмүүс бол ингээд нөгөө төрчөөд шууд ээжтэй хүүхдээ өгөхгүй мүү гэд тэгэдсэн. Тэгээд би бол өөрөө хүүхдээ харах ёстой гэж бодож байна. Яг би бол ингээд ээжээгээ бас ядраамааргүй байх гэх юм уу. Тэгээд дээрэс нь гэрийнхэнтэйгээ ингээд юу холбогддггүй мүү гэдгсэн. Би бол ингээд өдрийн туршид нь шүү дээ. Гэрийнхэнтэйгээ зөндөө яриад зөндөө зураг явуулаад байн видео кол хийж байгаа. Тэгэл видео кол хийж байгаа ч уцаа ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрүүгээр бичлэг хийж чадахгүй. Гэтэ яг миний бичлэгэн дээр ингээд заримдаа харагдаж байгаа шүү. Би бол гэрийнхэнтэйгээ байн видео кол хийж байн зураг явуулж. За өглөө 5-аас освол ингээд тэгэл зураг явуулаад за юм байна гээл ингээд тэгж байгаа. Оо жонгойлч нөө. Оо за. Гитэн дөрөн сүү байна уу? Хэлээ би жижигхэн нөгөө даваад. Ой зогссон уу? Оо тэгээ зогсчихдгийг. Бид хоёр жоохон халуун байгаа болохоор хуцаа солилоо. Өглөө нэг юм зузаан цамцсан ч одоо нэг юм сэтгэх. Тэгээ өнөөрөө усанд орноо. Усанд ороод би нэг гарахын хумсыг авсан. Тэгээ нөгөө гарахын хумсыг авч амжаагүй чадаагүй. Яг унтчихт нь л авахгүй бол сэрүүн байхад нь аавна гэж тоо худлаа мэл амар хөдөлдөг. Тэгээд ер нь бол бэбиний хумсыг авахд бол надад амар дайжгүй. Би амар ингээ өөртөө итгэлтэй байгаа байхгүй яагаад гэвэл нөгөө нэг нодлон биш үү те. Нөгөө нэг лунагийн гүлгнүүд яхад би ингээ бүгднгийнхэн жижиг хумсыг авдаг гэсэн байхгүй. Тэгээд гайгүй. Тэгээд би бэби охиныхоо хумсыг авахд бол нэг санаа зовхгүй байгаа. За үнэндээ л ингээд интернетээр ингээд бичсэн байгаа юм шүү дээ тий хүүхдийн талаар ингээд яг 2-7 хоногтой тэгдэг ингээд 3-7 хоногтой тэгдэг гэл нэг жирэмсэн байх үеийн 7 хоногуудын ингээд за өөрөөдийг бас бүгдийг бичсэн байдаг шүү дээ. Бүх юм яг үнэн байх юм аа. Яг ингээд 2-7 хоногоос хойш яг ингээд ингэндээ гингүүт тэрийг нь уншингууд яг тэр нь угс ингээд болж идэх цаа. Амар сонь. Йоо. Манай хүүхдүүд үхэр цаг тутам идэж байна. Гойна. Бараг ингээл орон дээр ихтэл тэгэл цагийн дараа шууд босвол тий. За тэгээд төрхөөс өмнө мөмө яаж бэлдсэн бэ гэдэг айгүй олон хүмүүс ингээ асуугаад байсан. Миний хөхний толгой болохоор ингээд угаасаа гарцсан байсан байхгүй юу нөгөө тийм жижигхэн биш. Тэгээд тэрийг ингээл сайн ингээл үүрэл гараараа ингээд ингээл. Тэгэл оролдож байгаа л тэгэл жоохон ингээд нөгөө хүүхэд одоо ингээл угаасаа анх амандаа хийхэд ингээл жоох эвгүй мэдрэмж шүү дээ. Тийм эвгүй мэдрэмж нэх байгаагүй. Ер нь бол би нилээсээ ингээл гараараа ингээл имрээл ингээл оролтол ингэж мингээдсэн байхгүй юу. Тэгээд тэрнээс өөр нэг бэлдэх юм байхгүй дөө. Төрсний дараа бол харин ингээд нөгөө уураг ороод ураг гараад тэгээд ингээд амар зангирдаг. Тэр үед л яг нэр массажист ч юм уу тийм ингээд мэрэгжлийн мөөмний хүн хэрэгтэй. За тэгээ өөр асууж исэн хүмүүсийн юмнууд гэвэл асуулт нь жоохон давтагдаад л энэ. Тэгээ та хэд ингэ асуулт гэвэл бичлэгийн доор ингэ бичээрэй за. Нэр өчигдрийг хүртэл миний ингэ зүүн талын хүүхэн штэ тий. Яг ингэ хүүхэд ингэ соронгууд амар өвдөөд бүр ингэ зүүгээр ингэ яг шивээс хийж байгаа юм шиг заяа. Тэр чигтээ мөмиг маань ингэ тойруулаад ингэ зүүгээр шивж байгаа юм шиг өвдөөдсөн байхгүй юу. Тэр одоо ингэ нөгөө хамаг сүүг ингэ сороод тэгж байгаа нь ингэ урагшаа явж байгаа мэдрэмж юм шиг байгаа. Ер нь бол би бүр ингэ яг ингээд хөхөлөх олгонд зүү шивж байгаа юм шиг бүр ингээл ёо гэл бүр ингээл яхаа мэдгүй за бүр ингэчиж хөхөлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээ өнөөдрөөс ингээ зөөлрүүд гайг болчих тасчих. Тэгээ ер нь бол нөгөө ихний 10 хоног гэлээ ихний 3-7 хоног гэлөө мөөмөө ингээ системтэйгээр одоо хүүхдтэйгээ ажиллаад ингээ нөгөө мөөмнийхөө учрыг ингээ тойр олно гэдгсэн яг тэгжилээ.
Тэгэл ингээ хүүхдтэйгээ хамт ажиллал битүүрээ тийм ойлголцол мөн хувцрыг олжлаа тий. Тэгээд нэр ингээд яг хөхүүлэнгүүд амар ингээд яг зүгээр ингээд тэр чигтэн шивж байгаа юм шиг үүдчихсэн байна болчих. За тэгээд хөлсөн болгоныхаа араас заавал хийхрүүлэх ёстой. Тэгээд хийхрээд унгаад ингээд хийн гаргах юм бол ер нь бол ундахтаа ямар ч зөөргүй ингээд сайхан унднаа гэсэн үг. Тэгээ хий байгааг юу нь яаж мэдэх вэ гэвэл ингээ хэвтүүлэнгүүт ингээл тухгүй гэж мөрөл ингээл чимээ гаргаал ингээл нэг хийгээ гаргаж чадахгүй байгаа юм шиг мэдрэмжийг өөр нэг авчдсан байлээ дээ гэж нэг за энэ нэг хийхэрхэл хэрэгтэй юм даа гэл. Тэгээд нэрээ нэмэлт суу уудаг хүүхд ингээд мөмний суу уудаг хүүхдээс илүү их хүндэрдэм байлээ. Тэг мөмний суу ууж байгаа беби бол ингээд өдөрт 1-2 ч юм уу эсвэл заримдаа ингээд 1-2 өдөр баахгүй ч хийж болт юм билээ. Гэхдээ ингээд баасныхын өнгө нь ногоо улбар шар энэ 3 өнгө байвал тэгэл ер нь энгийн зүгээрээ л гэсэн үг юм билээ. Би зүгээр энийг ChatGPT-гээс олж бичсэн. За тэгэл ихрүүлэхэл янз бүрээр үзсээр байгаа л да. Тэгэл заримдаа бас хийхрэлт байхгүй тий. Агаар зэрэггүй л юм шиг. За ингээ хоёулаа нэг унтчи да нэг ганц цаг ч гэсэн унтчихгүй байлаа. So cute. You're so cute. You're way too cute. 진짜 예뻐? 신경 썼다. 너무 예뻐? 진짜 예뻐? Төрсний дараах сэтгэл гутралаас яаж сэргийлье гэж бодож байна гинэ. За ер нь төрсний дараах сэтгэл гутрал ч юм биш үү ийм шиг аамаа. Би ч тий нэг хоног ингээд жоохон нойр багтаа байсан байхгүй юу? Нэг хоног нойр багтаа байсан. Тэгсэн чинь ингээд маргааш нь ингээд болж байгаа ингээд хүнтэй ярьж байгаа юм аа ингээд тулаад ярьж байгаа юм аа нэг ойлгохгүй заяа. Тэгээ ингээ үйл ойлголцол үүсээд тэг ер нь бол нь штий нойр багтай байхаар ингээ амар ядраад одоо ингээ бүх юм ингээ ганцаараа ингээ хийгээд ядраад тэгээд ингээ нойр багтай байхаар ингээ хамаагүй илүү ингээ сэтгэл готролд орж уйлах юм шиг санагдсан. Тэгээд би бол амар уйлсан л да. Нэг удаа. Тэгээд тэр нь болохоор үнэхээр ядарсан толгой ажиллахгүй би зүгээр л ингээл унтмаар байдаг. Тэгтээ даанч хийх юм амар их заяа яагаад гэвэл ингээл baby бүр ингээл always ингээл арчлага хэрэгтэй штэ. Тэгэл өдөржөнгөө ингээл байж хат чинь дахиад ингээл одоо шүн дахиж босно ингээл тэгээ бодож байхад ингээл хажууд хүн юм яриад тахаар ингээл би бүр яригийн ч ойлгохгүй ингээ байхад ингээл одоо ингээд нэг анхаарал төвлөрөхгүй тэгэл бүр тэгэхээр яг готролд орох юм билээ. Тэгэл би зүгээр л уйлцсан. За би бүр амар уйлсан. Би бараг 2 хоног уйлсан. Тэгээд нойр зүгээр ахаар штэ тий. Нойр айгу сайн хангалттай авчгаар нэг тэгж готрхгүй юм билээ. Тэгэхээр төрсний дараах сэтгэл готрол бол яалтчгүй ингээд бас хажууд нь ингээд тусалж байгаа хүмүүс байвал тэгээд ингээд хангалттай нойр аваад ивэл бас арай бага туулах юм шиг санагдсан. Гэтэ би одоо тэр яг сэтгэл готрол гэж нэг хоног зүгээр л амар ядарсан байхгүй юу. Тэгээд зүгээр ядарсандаа би бүр уйлсан гэж боддоо. Амар уйлсан. Say there is no absolute way that Kendra Lucari is sending these messages to her daughter. Fire in the hole.